дэлхийд дээр 25 сая тэмээ байдгийн 700,000 2 бүх тэмээ гэдэг юм аа. Энэ 700,000-ын 50% нь Монгол нутагт амьдардаг. Тэгэхээр монголчууд 2 бүх тэмээгээр дэлхийд алдартай ийм ард түмэн байгаа. Тэгэхээр үзэгч та бүхэндээ бид их говийн тэмээний баяраар хийсэн дэлгэрэнгүй нэвтрүүлгээ хүрэхэд бэлэн болоод байна. Их говийн чимэг болсон сүрлэг сайхан тэмээний баяр 10 дахь жилийн Алтай их улс хан ташрын рууны бэлд зохион байгуулагдлаа. Монголчууд бидний гадны оронд түүх соёл, унган байгаль, ан амьтан, таван хушуумалаар нь илүү их ойлгодог. Тэр дундаан 2 бүгд тэмээ гэдэг дэлхийд ховордсон малын тоонд яхаарахгүй тооцогддог. Биднийг тэмээ шигийн уужуу хаантай, тайван дөлхөөхөн гэж ойлгох нь ч бий. Тэмээ, заг, элсгээд говийн чимэг болсон олон зүйл байдаг. Тэр дундаас их говьорон өгүүлсэн тэмээний баярыг малчид тэмээчид хүсэн хүлээдэг болжээ. Энэ жилийн их говийн тэмээний баярт 4 аймгийн 24 сумын 400 гаруй тэмээчид оролцлоо. Тэмээний баярыг Говьолтай аймгийн 9 булаг суманд зохион байгуулсан. Баруун аймагуудын тэмээний баяр гэдэг утгаараа маш өргөн бүрэлдэхүүнтэй болж газрын тэмээчид зорин очсон юм. Говьолтай, Ховд, Өмнө Говь, Баян Хонгор аймгийн тэмээчид энэ удаагийн баярт оролцлоо. Нийтдээ 600 гаруй тэмээ энэхүү баярын үеэр парад, уралдаан тэмцээнүүдэд оролцсон юм. Энэхүү үйл ажиллагаа нь анх улсын хурлын гишүүн Цэдвийн Даш дуржийн санаачлагаар зохион байгуулагдаж өдөгөө нутгийн тэмээчдийн хүссэн хүлээдэг баяр болж чадсан юм. Энэ жил хүнс хөдөө аж ахуйн яам, Алтай хөгжил 21-р зуун төрийн бус байгууллага, Говьолтай аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүлэгч Раднаас эднэр хамтран зохион байгууллаа. Их говийн тэмээний баяр нь тэмээн жингийн парадаар эхэлсэн. Аймгийн төв гудамжаар аймаг сум сумааран жагссан тэмээн парад явж төв цэнгэлдэх хүрээлэндээ нээлтийн үйл ажиллагаа нэжгэр боллоо. Их говийн тэмээний баяр нь баяр гэхээсээ илүү нутгийн тэмээчид солилцоо хийж, цус сэлбэх, дээрээс нь тэмээчдийн дэвшүүлж байгаа санаа оноог ажил хэрэг болгон тэмээнээс авах ашиг шимийг нэмэгдүүлэх, үнэлэмжийг өндөрсгөх гээд олон чухал ач холбогдлыг агуулж ажил хэрэг болж чаддаг нь тэмээчин олонний талархлыг хүлээж байдаг юм. 10 жилийн өмнө хамгийн анх Говьолтай аймгийн тэмээ сүргийн таталгааг өсгөх, тэмээчдээ урамшуулах ийм зорилгоор анхын тэмээчдийн баярыг зохион байгуулж ирсэн. За өнөөдөр ингээд харахад бидний анх зорж ирсэн тэр зорилго бол ерөнхийдөө бол бүрэн биелсэн байдалтай бол байна. Яагаад гэх юм бол тэмээний таталгаа бол өслөө. Нэг хоёрдугаарт нь энэ тэмээний баяраараа дамжуулаад тэмээчдээ урамшуулах, тэмээчдээ арга туршлагаа хоорондоо солилцох бүсийн хэмжээний тийм зөвлөгөөнүүдийг бол хийдэг боллоо. За энэ дээр бол олон чухал санаанууд бол гарч ирж байна. За ерөнхийдөө бол тэмээн соёл, тэмээний үйлдвэр ухсааг сайжруулах чиглэлд тодорхой ахиц дэвшил бол гарлаа. Манай Говьолтай аймгийн Дөхөн Тунгалгын хүрэн тэмээг бол хосогдортой тэмээг бол үйлдвэр болгож энэ жил ингэж баталсан нь бол манай зохион шинжлэх ухаанд бол тодорхой байр суурь эзэлж явдаг. Бүр аргачлал докторийн манай өвгөө хөдөлмөрийн үр дүн манай тэмээчдийг бол урамшуулсан энэ томоохон урамшуул боллоо. Их говийн тэмээний баярын үеэр хийгдсэн хамгийн том ажил бол баруун аймагуудын тэмээчдийн анх дугаар зөвлөгөөн байсан юм. Дэлхийд ховордсон 2 бүгд тэмээн сүргийг өсгөж, шилмэл үйлдвэр ухсааг бий болгох чиглэлээр сүүлийн үед олон ажил хийж байгаа. Энд Говьолтай, Ховд, Баян Хонгор, Өмнө Говь аймгийн тэмээчид хүрэлцэн ирж олон асуудлын эргэн тойронд ярилцлаа. Өнөөдөр ямааг нооллорыг авах чиглэлээр, өхрийг махны чиглэлээр өсгөн үржүүлэх нь ихэ. Гэтэл тэмээн сүргийн тодолгой нэг хэсэг багасаад ирсэн асуудал гарч байсан. Харин сүүлийн үед энэ чиглэлээр салбарын яам төрийн түшээд аймаг орон нутгийн дэмжлэгээр тэмээний тодолгой нэмэгдэж байгаа мэдээ байна. Тэмээг унлаг эдлэгэнд ашиглахын зэрэгцээ мах, ноос, сүв, арь ширээр нь ахуйн бусад бүхий л хэрэгцээг хангаж ирсэн туршлага бидэнд байдаг учраас энэ чиглэлдэж анхаарч ажиллах хэрэгтэй гэж тэмээчид ярьж байсан юм. Тэмээ нь бусад малыг бодоход жил бүр төлөвлөдөггүй. Жил өнжин төлөө өгдөг учраас өсөх тодорхой хугацаа шаардаж байдаг. Тэмээний бүрэн ашгийг тэмээчид өнөөдөр авч чадахгүй байна. Тэмээг бараг 14 сар сааж ашиг шимийг нь хүртэх боломжтой. Ингэний хоромг нь хүний биед асар их шим тэжээлтэйгээд эерэг талыг нь яривал олон зүйлийг хэлнэ.
маад гэдэг юм уу хоньны одоо ийм үйлдвэр угсаа ярьжсэн бол энэ удаа тэмээний үйлдвэр угсаа ярьж байгаа бол хамгийн том асуудалтай юм л да. Тийм ээ. Эндсэндээ энэ чинь би хөдөөжин дээд сургуульд өгсөж ирээд 1977 оноос энэ өдрийг хүртэл 40 жилийн хугацаанд зөвхөн энэ төхөн донголын хүрэн тэмээг яаж өрсөлдөлийн хилмэл тэмээ болгох вэ? Ноосоо шигшмэний яаж нэмэгдүүлэх вэ? Зүснөөд яаж илдрүүлэх вэ? Вэвлдрын яаж томруулах вэ гэсэн эндсэндээ 40 жилийн ууггүй хилмэрийн өвдөнд энэ тэмээ бий болсон юм аа. Өөрөөр хэлбэл энэ тэмээд шинэ тухайн үндэстэй эрдэнэ шинжилгээний үйлдвэрлэлийн ажлыг анхудаа энэ тэмээн дээр бий дааж явуулсан. Энэ үндсэн дээр эрдэнэ шинжилгээний судалгааныхаа үндсэн дээр үндэслээд үржилт ажлыг ямар төвшөнд ажил яадсах уу гэдэг асуудлаа чиглүүлж явсан учраас өнөөдөр ийм бий даасан үйлдвэрийн тэмээ Монголд анхудаа батлагдаад байгаа юм аа. Монголын хүрэн тэмээ маань бусад тэмээнээс юугаар онцлогтой байх вэ? Ноосны гарц гэдэг юм уу? За энэ дээр бол сонцлог байгаа юм байна. За өнөөдөр бол үндсэндээ төхөн донголын тэмээ Монголд өржүүлж байгаа тэмээний хамгийн сор зэрэг болж чадж байгаа. Яагаад гэвэл бие үлдэр араач одоо хамгийн Монгол хамгийн том гэж үзэж байгаа галбын говийн тэмээд ойролцоо. Хааны гисүмгийн тэмээнээс бол илүү. Ийм учраас галбирын эзэгсээр бол Монголд өржүүлж байгаа тэмээний шилмэл хэсэг болж чадсан. За ноосоо шигшмээрээ бол Монголд өржүүлж байгаа тэмээнээс нэг 310-аас 810. Зөвхөн бууран дараа гэхэд бол 1200, 2500 грамаар илүү ийм ноосоо шигшэлтэй. Гэтэл зэрэг ноосоо шигшмээр бол Монголд өржүүлж байгаа тэмээний хамгийн сор сөрөг болж чадсан гэж үзэж болно. Тухайн малыг өсгөхийн тулд гарч байгаа ноос нуулуурыг нь үн түргэх, үн хэмжээг нь нэмэгдүүлж байж өсдөг нэг шалтгаан байгааг тэмээчид онцолж байлаа. Дэлхийд ховордсон хоёр бүхт тэмээгийн өсгөх, гарч байгаа ноос сүм бүтээгдэхүүний үнэлэмжийг нэмэгдүүлэх, тэмээчдийн талаар анхаарах асуудалд олон талын байр суурийг энэ удаагийн зөвлөгөөнөөр хэлэлцлээ. Тэгээ энэ Говьлтан аймаг тэр дундаа бас тэмээний үлгийн нутаг гэж бас нэг тооцогддог 33 мянган тэмээтэй. Тэгээ тэмээний гарах эдийн засгийн гарах түүхий бүтээгдэхүүний үн ханшийг өсгөж тэмээ өөрөө өснө. Энэ тал дээр бол тэмээчд бол маш олон саналыг хэлж байна. Ботхны урамшууллыг ярьж байна. Тэмээнээс гарч байгаа ноосны үн өртгийг өсгөх талаар ярьж байна. Их мэтлэн ийм зүйлүүд байна. Энэ өөрөө тэмээ гэдэг юм өдрөөс өдөрт төдийл өсчихгүй байгаа. Хээлт түлгийн хугацаа их урт байдаг. Онцлогтой. Энийг өсгөх талаар бол энэ малчдыг урамшуулах тийм хөшүүргийн системүүдийг сайн хэрэглэхгүй бол тэмээ бол тэр өрөсөхгүй магадгүй хэдэн 10 жилийн дараа энэ тэмээ гэж өнтөн өөрөө зурганд үлдэж болцсохгүй юм бас байхыг үүсэх хэрэггүй маа гэж бодож байна. Тэгээ энэ тэмээний баярт бол 4-5 аймгийн төлөөлөл оролцлоо. Энэ бол үнэхээр бас ач холбогдолтой. Тэмээчтэй бас магтсан. Тэр тэмээгээ бас магтанд болсон их сайхан баяр болж өнгөрлөө. Тэмээний баярын хамгийн сонирхолтой уралдаан бол яахан аргагүй Хурдан атны уралдаан байдаг. Хурдан атны уралдаанд Дөрвөн аймгийн 124 ат 12 км дурлахад Өмнө Говь аймгийн Сэрвээ сумын тэмээчин Орхон чулууны хөх тэмээ төрүүлсэн бол мөн Өмнө Говь аймгийн Баяндалаа сумын тэмээчин Үлзий сайхны бор Өмнө Говь аймгийн Хөрмөн сумын Гамбатын Улаан ат удаалжээ. Өмнө Говийн Сэрвээ сумаас энэхүү наадмаас зорж ирсэн байгаа. Тэгээ наадмын талаар сэтгэлээ хуваацаач ямар ч байсан таны уйсан тэмээ манаас өнөөдөр төрүүлээ. Одоо нэлээд олон аймгийн олон сумын бас тэмээ оролцсон. Энд бол маш их баяртай байгаа хаа гэж бодож байна. За маш их баяртай байна. Би одоо хамгийн том уралдаанд анхудаа оролцож байна. Гэтэ нөтнөн булганы баруун бүсг Өмнө Говь аймаг том уралдаанууд оролцож байсан. Гэрээсэн гараад одоо 9 хоног дараа явж байна. Наашаа Говьлтаг зараад 9 хоноод ирсэн. Энэ дээрээ тэгтээ 2-3 онсоо. Өмнө Говийн тэмээ юугаараа ялгаатай байх юм? Манай тэмээ галбын говь бол нөгөө ханы эцэг хөрөнгөд удмууд их. Гэхдээ одоо дээр үеэсэн тийм үерхөө том тэмээнүүдтэй байсан. Миний тэмээ удадаг тэр галбын говь улааны өгчлөмгийн тэмээ. Тэмээний баярын Хурдан тормны уралдаанд мөн Дөрвөн аймгийн тэмээчдийн турм 8 км дурлалцснаас Говьлтан аймгийн Шарга сумын тэмээчин 50-ны хар турм төрүүлж мөн Говьлтан аймгийн Чандман сумын тэмээчин Гүнчгийн улаан Говьлтан аймгийн 9 булаг сумын Чимбатын хар турм тус удаалжээ. Таны уйсан
одоо торон маань 1 дээр 5 дээр ирлээ шүү дээ. Тэгэхээр бас их өнөөдөр их азтай байна, ноттой байна. Та бас сайн тэмээчин гэдгийг бас баталж чадлаа шүү дээ. Би шууд манай аав тэмээчин хүн л дээ. Тогтгоос сумын сайн малчин алтан буур алтан босхны эзэн тогтгоос хүн байгаа. Тэрний хүү 50 гэж хүн байгаа. Өөрөө 100 гаруй тэмээтэй 130 тэмээтэй. Хоёр торон худалдаж авлаа. Бас нэг нь төрүүлээ, нэг нь 5-аар, шарван төрүүлээ, нэг нь 5-аар ирлээ. Говь нутгийн тэмээчин хүний хувьд энэ баярын талаар энэ тэмээчдийн талаар бас тодорхой анхаарал хандуулж байгаа. Энэ талаар бас ямар сэтгэлтэй явж байна? Энэний шинэ буйнд бид нар одоо тэмээг өсгөж байгаа шүү дээ. Одоо тэмээч чи эддээ буйн одоо олон тэмээдэг бол дээдсэн хүмүүс маа сумч одоо 500 гаруй тэмээдэг юм байна шүү дээ. Энэний буйн лөө ивэтэж л бат шүү дээ. Тэмээний баярын хамгийн хүндтэй шагнал бол мөнгөн буйлны эзэд байдаг. Мөнгөн буйлны эздээр тэмээний тоо толгойг өсгөж үржүүлж сайн тэмээчин болохон баталсан Говьалтай аймгийн Шарга сумын тэмээчин Даш Мегамар Баада хүү нарын гэр бүл хүртсэн юм. Наснаас хойш би тэмээ хариулж байгаа. Миний Шарга сумын хамтын усвагийн тэмээ маань одоо би аймгийн сайн малчин 9 онд хүнсгүдээ аж ахуйн тэргүүний ажилтсан мөн 14 онд алтан ботхны эзэн энэ жил мөн 15 онд мөнгөн буйлны авлаа. Тэмээ маань өсч 500 гараад Говьалтай аймгийн хамгийн олон тэмээтэй хүн болсон учраас над мөнгөн буйлаар шагнасанд би их баяртай байна. Хантайгаа нийснээс хойш мал малдаж ажгаа одоо бараг тэмээ гэдэг малыг одоо 20 жил дагнан малж байна. Тэрнээс өмнө нэгдний тэмээчин адуучин зөндгсөн 5 хойшоо малыг 5 гэнт малсан. Манаас 55 тэмээтэй 45 одоо ингээд тэмээчнтэйгээ одоо хүрэлцэн ирсэн энэ наданда. За жилээр одоо энэ уламжлалт болгон зохион байгуулагч байгаа тэмээний баярт бол манаас бодоо ер нь одоо бас Говьалтай аймаг тэмээгээр тэргүүдэг гэдэг утгаараа бас өндөр зохион байгуулалтад ирж оролцдог. Энэ ч утгаараа бид нар бас амжилтанд хүрдэг. За манаас бод одоо бас өмнө нь одоо бас 3 удаа бас энэ тэргүүний сум болж исэн. За 3 удаа болоод одоо бас шилдэг одоо зохион байгуулалтаа эхний 3 сумын нэгэнд бас орж чадчихсан. Ийм одоо сандагсан байгаамаа. Их говийн тэмээний баярт оролцохоор маш олон тэмээгчин зорин ирж үнэхээр сэтгэл өндөр байгаахан бидэнтэй хуучилсан юм. Мөн олон шин санаа өөртөлж ирсэн энэ ярьлаа. За тэмээ хариулагч юм бол ер нь бол их хөдөлмөр ордон шүү дээ. Тэгээд ер нь сум мөн арчил шаардлага ихтэй тэгэл хариулна тэмээ өхрөн юу бол гайгүй ер нь хайцсангуу бол хонь мал бол гайгүй тэмээчин бол тэгэл тэмээний үр шим ихтэй одоо ингээ ийм сайхан баяр тэмдэглээд ийм юм болоод байгаа учраас тэмээ гэж одоо тэгээ тэмээнд хайртай хөнгүү болоод одоо ер нь сайхан биш тэр тэмээч ер нь бол тийм болмоос одоо тэмээгээ бол ер нь хайрж арчилж ийм сайхан баяр хийгээд явж байгаад нь одоо ер нь бол сэтгэл сайхан өдрөг байд шүү дээ. За энэ тэмээний баяр үнэхээр сайхан болж байна. Би 10 жилийн одоо тэр ерөөл мөхтөлөхийн төрөлд за нэг 5 дахь жилдээ оролцож байна. Тэмээгээ өсгөх тал дээр манай сумынхан бол манай нутгийнхан бол үнэхээр ихтэй оролцдог. Тэмээний ноосны үн цэнийг өсгөх, ноосны чанарыг илүү наривчлан судлах зорилгоор нэгэн дэвшилтэд судалгаа гаргаж бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Тормны ноос нь ноолуураас дутгааргүй зөөлөн дулаахан чанарыг агуулж байдаг учраас энэ хэмжээний үн цэнтэй болохыг баталж байна. Мөн тэмээний баярын нэгэн ололт нь энэхүү ажил болж байна. Дэлхийд ховордсон 2 бүгд тэмээний ашиг шимийг нэмэгдүүлэх, гарч байгаа бүтээгдэхүүний үн цэнийг өсгөхөд анхаарал хандуулж байж бид тэмээгийн илүү олон болгож үржүүлэх боломжтой. Эхний ээлжинд ноосны чанарт анхаарал хандуулсан байна. Ангихтын Швейцарын хөгжлийн агентлагийн ногоон алт туслын хүрээнд тормны ноосыг самнах, бэлтгэх туршилтуудыг хийсний үр дүнд тэмээчдийн орлогыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэгчдийн зардлыг бууруулах боломж байгааг батлан харуулжээ. Тэмээний биеийн бүрхүүл өснүүд нь харьцангуй бага дайхралтай учраас ноосыг хөөсөрсөн үед нь хяргах бус, самнаж бэлтгэснээр нуусан дох нооллурын агуулмж нэмэгддэг байна. Тормны ноос бол тэр завсрын ус, калгас ус гэдэг энэ бүх одоо хэрэгцээгүй тэр дулаан атгалах чадвартай багтай тэр өснүүдийг ялгаж чад яг одоо тэр ноолуурлах чанарыг ялгаж авч байгаа тэр л хэсэг гэсэн. Тэгээ энэ хэсэг бол мэдээж бага одоо гарцсан
бусад бүх их биенийхээ одоо тэр зогдор энэ төр гэсэн ялгаад очихоо гарцсан нь бол жоохон бага шиг байна. Гэхдээ ноолороос ер нь л бараг л ноолороос давж гарч байгаа да. Тэмээчид тормны носон зохих шаардлагын дагуу зөв чанартай бэлтгэж тухайн сумдах хоршоогоор дамжуулан үйлдвэрт нийлүүлэх, тормны носыг хяргах бус самнаж бэлтгэх талаарч тодорхой сургалтын ажлыг хийж байна. Их говийн Тэмээний баярын бас нэгэн ололт нь энэхүү үйл ажиллагаа болж байгаа юм. Говьолтой аймгийн Дөхөм Тонгуулгын Хүрэн Тэмээ, Баянхонгор аймгийн Ламын Гэгэний улаан Тэмээний тормны носыг бэлтгэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн хэрэглэгчдийн гар дээр хүргэж эхэлсэн. Тэмээний одоо таваарлаг чанарыг нэмэгдүүлэх, ялангуяа сүүн бүтээгдэхүүн ноосны чанарыг нэмэгдүүлэхэд бол анхаарч манай сумын тийм өсгөн үржүүлж байгаа. Энэ бол нэг сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд хийсэн үржил селекц ажлын үр дүнд бий болсон ийм Дөхөм Тонгуулгын хас төлөвлөлт Хүрэн Тэмээ эсгэж байгаа. За энэ ажлын хүрээнд ногоод төсөлтэй хамтраад бас энэ тормны ноосыг самнаж сүүлийн 2 жил туршиж энэ чиглэлээр бас одоо үртгэж гэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх тал дээр их анхаарч ажиллаж байгаа. Нэг тором ноос нэг хил 800 2 хил зах юм тормны ноос самнаас носорч байгаа. Өмнө нь бол өсөө ингээд хайшлаа. Тэмээний ноосыг ер нь одоо их зах зээл хүн одоо сүүлийн үед хүн болсон шүү Тэмээний ноос ч. Тэгээд жинхэнэ одоо тормны ноосыг самнаснаар жинхэнэ оригд одоо жинхэнэ одоо микро өндөртэй ийм ноолор гарч байгаа. Энэ нь одоо мачтай амьдраад авахд үнэлэмжийн нэмэгдэж ашигласан өгч байгаа юм л. Бараг л одоо Монгол улсыг дэлдийлсэн шиндэг юм болсон л доо. Их говийн Тэмээний баярын үеэр шилдэг Тэмээтэй ганган хосууд гоё чимэг лэн гайхуулж, Тэмээчдийн буухай уралдаж, Тэмээтэй холбоотой дуу шүлэг, ардын уралдааны тэмцээн чуулсан юм. Сайхан Тэмээтэй ганган хосын тэмцээнд 25 хос оролцсноос Говьолтой аймгийн Чандаман сумын Эрдэнэтул, Төгс бэлэг нарын хос 2 эхэр хүүгийн хамт оролцож төрүүллээ. Харин Тэмээний баярын шилмэл буур шалгаруулах тэмцээнд нийтдээ 22 буур оролцож, Говьолтой аймгийн Эрдэнэ сумын Нямсүрэнгийн 7 настай улаан буур шалгарсан юм. Харин шилмэлийн шалгаруулахад Говьолтой аймгийн Цээл сумын Лавгагийн 10 настай хөхинг төрүүлсэн юм. Үүний зэрэгцээ бас нэгэн сонирхолтой тэмцээн бол бурамтаг томох тэмцээнийг явуулж бага балчир хүүхдээс эхлээд эмээ өвөнөрч оролцсон юм. Бурамтаг томохтон хэмжээ, томсон ирчлээсгээд хэд хэдэн шалгуураар шилдэг нь тодруулсан юм. Бурамтаг томхыг хэдэн настайгаас сурсан бэ? За бурамтаг томхыг 13 настайгаас эхэлж аавараа заалгаж сурсан. Түүнээс хойш бурамтаг томол, дээс томол өөрийнхөө хэрэгцээг бүгдийг хангаж байгаа. Нэг 50 гаруй жил томж байгаа байх. 13 сантим амлаад бурамтаг томж ботхны үе томж ийсэн. Өнөөдөр бол сандрахаар зэн гарц ивэндээ орхон байцсан байна уу? Насаанд дагд юм бэл. Бурамтаг томх уралдаанд их сонирхолтой байна. Хүн болгоо уралдаж байгаа учраас их өрсөлдөөтэй гоё юм болж байна гэж бодож байна. Бурамтаг томхын тулд ноос нүгэн жигд байх хэвээр, шавхаа хоггүй байх хэвээр. Тэгээ тийм болвол хүн их амархан том нь. Бурамтаг бол жоохон эрчтэй. Тэгэл бүх нэгэн жигдэл байвал гоё болно. Их говийн Тэмээний баяр жил бүр өргөжин тэлж, нутаг нутгийн тэмээчдийн зорин очдог үйл ажиллагаа болжээ. Тэмээний уралдаанд өмнө говийн Тэмээ төрүүлж, ганган хосын тэмцээнд ховд нутгаас Тэмээтэй ганган хос амжилттай оролцсон гээд бас л нутаг нутгийн хэмжээнд амжилт үзүүлж чадлаа. Анх санаачилж байсан гэрхэм өдгөө тэмээчдийн хамтаар олон ажлыг амжилттай хийж байгаагаа чирлээ. Залуу малчтайхаа залуу тэмээчдийн бэлтгэх ахмад үеэс суралцуулах асуудал дээр нэгэн анхаарлаа бол голдож төвлөрүүлэх хэрэгтэй. Төрөөс тэмээний талаар баримтлах бодлогын асуудал дээр ч гэсэн анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Тэмээчдийн зөвлөгөөн дээр бол томоохон уриалга бол гарсан. Тэмээний сэргийн таалалгаа өсгөж үржүүлэхийн тулд бол хөдөөж хуямтайгаа бол хамтраад шинээр төрсэн ботхыг бол урамшуулах асуудал. За нөгөө талд нь бол аж ахуйн нэгжүүд бол шинэ тормны ноосноолуудыг бол газар дээр нь бол гэрээ хийж энэ бүсийн хэмжээнд бол бас эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэмжээнд асуудлыг бол ярихаар энэ холбогдох улсууд нь бол ирж уулзаж учирч ингэж явлаа. Гэх мэт ингээд үр дүнгууд бол хамаагүй их томрон гарч ирж байна. За тэгэхээр санаа сэтгэгч миний хувьд бол их сэтгэл хангалуун байна.
Их говийн тэмээний баяр 10 дахь жилийнхээ ойг Дөрвөн аймгийн 26 сумын 400 гаруй тэмээчдийг хамруулан зохион байгуулагдлаа. Нутаг нутгийн 600 гаруй тэмээ аль тай нутагт очин их говийн сүрлэг сайхан тэмээний тавыг гайхуулж тэмээчдийн баяр багтал төрж дөхөм тунгуулгын хүрэн тэмээ хэмээх шинэ үйлдвэр бий болж албан ёсны гэрчлэгээ гардан авлаа. Тэмээн сүргийн тоо толгойг өсгөх, тэмээчдийн талаар анхаарал хандуулах эрхэм зорилгыг өвөртүүлсэн их говийн тэмээний баяр ярих сонинтой сайхан болж өндөрлөө. Хар турам тус тус удаалж. 61. Таны уйсан одоо торон маань 1 дээр 5 дээр ирлээ шүү дээ. Тэгэхээр бас их өнөөдөр их азтай байна, ноттой байна. Та бас сайн тэмээчин гэдэг бас баталж чадлаа шүү дээ. Би шууд манай аав тэмээчин хүн л дээ. Тогтгоос сумын сайн малчин алтан буур алтан босхны эзэн тогт гэж хүн байгаа. Тэрний хүү 50 гэж хүн байгаа. Өөрөө 100 гаруй тэмээтэй 100 гаруй 30 тэмээ. Хоёр торон худалдаж авлаа. Бас нэг нь төрүүлээ, нэг нь 5-аар, шаран төрүүлээ, нэг нь 5-аар ирлээ. Говь нутгийн тэмээчин хүний хувьд энэ баярын талаар энэ тэмээчдийн талаар бас тодорхой анхаарал хандуулж байгаа. Энэ талаар бас ямар сэтгэлтэй явж байна? Энэний шинэ буйнд бид нар одоо тэмээг өсгөж байгаа шүү дээ. Одоо тэмээч чи эддээ буйн одоо олон тэмээдэг бол дээд хүмүүс маа сумч одоо 500 гаруй тэмээдэг юм байна шүү дээ. Энэний буйн лөөс би тийж л бат шүү дээ. Тэмээний баярын хамгийн хүндтэй шагнал бол мөнгөн буйлны эзэд байдаг. Мөнгөн буйлны эздэр тэмээний тоо толгойг өсгөж үржүүлж сайн тэмээчин болохон баталсан Говьалтай аймгийн Шарга сумын тэмээчин Даш Мегамар Баада хүү нарын гэр бүл хүртсэн юм. Наснаас хойш би тэмээ хариулж байгаа. Миний Шарга сумын хамтын усвагийн ба тэмээ маань одоо би аймгийн сайн малчин 9 онд хүнсгүдээ аж ахуйн тэргүүний ажилтсан мөн 14 онд алтан ботхны эзэн энэ жил мөн 15 онд мөнгөн бойлны авлаа. Тэмээ маань өсч 500 гараад Говьалтай аймгийн хамгийн олон тэмээтэй хүн болсон учраас над мөнгөн бойлоор шагнасанд би их баяртай байна. Хантайгаа нийснээс хойш мал малдаж ажгаа одоо бараг тэмээ гэдэг малыг одоо 20 жил дагнан малж байна. Тэрнээс өмнө нэгдний тэмээч нэг адуучин зөндгсөн 5 хойшин малыг 5 гэнт малсан. Манаас 55 тэмээтэй 45 одоо ингээд тэмээчнтэйгээ одоо хүрэлцэн ирсэн энэ наданда. За жилээр одоо энэ уламжлалт болгон зохион байгуулагдаж байгаа тэмээний баярт бол манаас бол ер нь одоо бас Говьалтай аймаг тэмээгээр тэргүүдэг гэдэг утгаараа бас өндөр зохион байгуулалтад ирж оролцдог. Энэ ч утгаараа бид нар бас амжилтанд хүрдэг. За манаас бол одоо бас өмнө нь одоо бас 3 удаа бас энэ тэргүүний сум болж исэн. За 3 удаа бол одоо бас шилдэг одоо зохион байгуулалтаа эхний 3 сумын нэгэнд бас орж чадчихсан. Ийм одоо сумдагсан байгаамаа. Их говийн тэмээний баярт оролцохоор маш олон тэмээгчин зорин ирж үнэхээр сэтгэл өндөр байгаахан бидэнтэй хуучилсан юм. Мөн олон шин санаа үүртэж ирснээ ч ярьлаа. За тэмээ хариулах чинь бол ер нь бол их хөдөлмөр ордон шүү дээ ер нь бол. Тэгээд ер нь зам мөн арчил шаардлага ихтэй тэгэл хариулна тэмээ өхрөн юу бол гайгүй ер нь хайцсангуу болгоно мал бол гайгүй тэмээ чинь бол тэгэл тэмээний үр шим ихтэй одоо ингээ ийм сайхан баяр тэмдэглээд ийм юм болоод байгаа учраас тэмээ гэж одоо тэгээ тэмээнд хайртай хөнгүү болоод одоо ер нь сайхан ба ш тэмээ чинь ер нь бол тийм болмоос одоо тэмээгээ бол ер нь хайрж арчилж ийм сайхан баяр хийгээд явж байгаад нь одоо ер нь бол сэтгэл сайхан өдрөг байдаг ш. За энэ тэмээний баяр үнэхээр сайхан болж байна. Би 10 жилийн одоо тэр ерөөл мөхтөлөхийн төрөлд за нэг 5 дахь жилдээ оролцсон.
Тэгэхээр дэлхийд дээр 25 сая тэмээ байдгийн 700,000 нь 2 бүх тэмээ гэдэг юм аа. Энэ 700,000-ын 50% нь Монгол нутагт амьдардаг. Тэгэхээр монголчууд 2 бүх тэмээгээрээ дэлхийд алдартай ийм ард түмэн байгаа. Тэгэхээр үзэгч та бүхэндээ бид их говийн тэмээний баяраар хийсэн дэлгэрэнгүй нэвтрүүлгээ хүрэхэд бэлэн болоод байна. Их говийн чимэг болсон сүрлэг сайхан тэмээний баяр 10 дахь жилийн Алтай их улс хан ташрын рууны бэлд зохион байгуулагдлаа. Монголчууд бидний гадны оронд түүх соёл, унган байгаль, ан амьтан, таван хушуумалаар нь илүү их ойлгодог. Тэр дундаан 2 бүгд тэмээ гэдэг дэлхийд ховордсон малын тоонд яхаарахгүй тооцогддог. Биднийг тэмээ шигийн уужуу хаантай, тайван дөлгөөхөн гэж ойлгох нь ч бий. Тэмээ, заг, элсгээд говийн чимэг болсон олон зүйл байдаг. Тэр дундаас их говьорон өгүүлсэн тэмээний баярыг малчид тэмээчид хүсэн хүлээдэг болжээ. Энэ жилийн их говийн тэмээний баярт 4 аймгийн 24 сумын 400 гаруй тэмээчид оролцлоо. Тэмээний баярыг Говьолтай аймгийн 9 булаг суманд зохион байгуулсан. Баруун аймагуудын тэмээний баяр гэдэг утгаараа маш өргөн бүрэлдэхүүнтэй болж газрын тэмээчид зорин очсон юм. Говьолтай, Ховд, Өмнө Говь, Баян Хонгор аймгийн тэмээчид энэ удаагийн баярт оролцлоо. Нийтдээ 600 гаруй тэмээ энэхүү баярын үеэр парад, уралдаан тэмцээнүүдэд оролцсон юм. Энэхүү үйл ажиллагаа нь анх улсын их хурлын гишүүн Цэдвийн Даш дуржийн санаачлагаар зохион байгуулагдаж өдөгөө нутаг нутгийн тэмээчдийн хүссэн хүлээдэг баяр болж чадсан юм. Энэ жил хүнс хөдөө аж ахуйн яам, Алтай хөгжил 21-р зуун төрийн бус байгууллага, Говьолтай аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүлэгч Раднас эднэр хамтран зохион байгууллаа. Их говийн тэмээний баяр нь тэмээн жингийн парадаар эхэлсэн. Аймгийн төв гудамжаар аймаг сум сумааран жагссан тэмээн парад явж төв цэнгэлдэх хүрээлэндээ нээлтийн үйл ажиллагаа нэжгэр боллоо. Их говийн тэмээний баяр нь баяр гэхээсээ илүү нутаг нутгийн тэмээчид солилцоо хийж, цус сэлбэх, дээрээс нь тэмээчдийн дэвшүүлж байгаа санаа оноог ажил хэрэг болгон тэмээнээс авах ашиг шимийг нэмэгдүүлэх, үнэлэмжийг өндөрсгөх гээд олон чухал ач холбогдлыг агуулж ажил хэрэг болж чаддаг нь тэмээчин олонний талархлыг хүлээж байдаг юм. 10 жилийн өмнө хамгийн анх Говьолтай аймгийн тэмээ сүргийн таталгааг өсгөх, тэмээчдээ урамшуулах ийм зорилгоор анхны тэмээчдийн баярыг зохион байгуулж ирсэн. За өнөөдөр ингээд харахад бидний анх зорж ирсэн тэр зорилго бол ерөнхийдөө бол бүрэн биелсэн байдалтай байна. Яагаад гэх юм бол тэмээний таталгаа бол өслөө нэг хоёрдугаарт нь энэ тэмээний баяраараа дамжуулаад тэмээчтэй урамшуулах, тэмээчтэй арга туршлагаа хоорондоо солилцох бүсийн хэмжээний тэмээнээс бол илүү. Энэ учраас галбирын эзэгсээр бол Монгол төржүүлж байгаа тэмээний шилмэл хэсэг болж чадсан. За ноосоо ашигшмээрээ бол Монголд төржүүлж байгаа тэмээнээс нэг 310-аас 810. Зөвхөн бууран дараа гэхэд бол 1200, 2500 грамаар илүү ийм ноос ашигшмтэй. Гэтэл зэрэг ноос ашигшмээр бол Монгол төржүүлж байгаа тэмээний хамгийн сор сөрөг болж чадсан гэж үзэж болно. Тухайн малыг өсгөхийн тулд гарч байгаа ноос нуулуурыг нь үнд хүргэх, үнэлэмжийг нь нэмэгдүүлж байж өсдөг нэг шалтгаан байгааг тэмээчид онцолж байлаа. Дэлхийд ховордсон 2 бүгд тэмээгийн өсгөх, гарч байгаа ноос сум бүтээгдэхүүний үнэлэмжийг нэмэгдүүлэх, тэмээчдийн талаар анхаарах асуудалд олон талын байр суурийг энэ удаагийн зөвлөгөөнөөр хэлэлцлээ. Тэгээ энэ Говьолтай аймаг тэр дундаа бас тэмээний үлгийн нутаг гэж бас нэг тооцогддог 33 мянган тэмээтэй. Тэгээ тэмээний гарах эдийн засгийн гарах түүхий бүтээгдэхүүний үн ханшийг өсгөж тэмээ өөрөө өснө. Энэ тал дээр бол тэмээчд бол маш олон саналыг хэлж байна. Ботхны урамшууллыг ярьж байна. Тэмээнээс гарч байгаа ноосны үн өртгийг өсгөх талаар ярьж байна. Их мэтлэн ийм зүйлүүд байна. Энэ өөрөө тэмээ гэдэг юм өдрөөс өдөрт төдийл өсч өгөхгүй байгаа. Хэлтүүлгийн хугацаа их урт байдаг. Онцлогтой. Энийг өсгөх талаар бол энэ малчдыг урамшуулах тийм хөшүүргийн системүүдийг сайн хэрэглэхгүй бол тэмээ бол тэр өрөсөхгүй магадгүй хэдэн 10 жилийн дараа энэ тэмээ гэж зөндөн өөрөө зурганд үлдэж болцсохгүй юм бас байхыг үүсгэх гомаа гэж бодож байна. Тэгээ энэ тэмээний баярт бол 4-5 аймгийн төлөөлөл оролцлоо. Энэ бол үнэхээр бас ач холбогдолтой. Тэмээчтэй бас магтсан. Тэр тэмээгээ бас магтанд болсон их сайхан
баяр болж өнгөрлөө. Тэмээний баярын хамгийн сонирхолтой уралдаан бол яахан аргагүй Хурдан атны уралдаан байдаг. Хурдан атны уралдаанд 4 аймгийн 124 ат 12 км дурлахад Өмнө Говь аймгийн Сэрвээ сумын тэмээчин Орхон чулууны хөх тэмээ төрүүлсэн бол мөн Өмнө Говь аймгийн Баяндалаа сумын тэмээчин Үлзий сайхны бор Өмнө Говь аймгийн Хүрмэн сумын Гамбатын улаан ат удаалжээ. Өмнө Говийн Сэрвээ сумаас энэхүү наадмаас зорж ирсэн байгаа. Тэгээ наадмын талаар сэтгэлээ хуваацаач ямар ч байсан таны уйсан тэмээ манаас өнөөдөр төрүүлээ. Одоо нэлээ олон аймгийн олон сумын бас тэмээ оролцсон энд бол маш их баяртай байгаа хаа гэж бодчих. За маш их баяртай байна. Би одоо хамгийн том уралдаанд анхад орж оролдож байна. Гэтэ нөтнөн болгоны баран бүсгэ Өмнө Говь аймаг том уралдаанд оролдож байсан. Гэрээсэн гараад одоо 9 хоног дараа явж байна. Нааша. Говьтаг зараад 9 хоноод ирсэн. Энэ дээрээ тэгтээ 2-3 онсоо. Өмнө Говийн тэмээ юугаараа ялгаатай байх юм? Манай тэмээ галбын говь бол нэг ханы эцэг хөрөнгөд удмууд их. Гэхдээ дээр үеэсэн тийм үерхөө том тэмээнүүдтэй байсан. Миний тэмээ удадаг тэр галбын говь улааны өгчлөмгийн тэмээ. Тэмээний баярын Хурдан торгоны уралдаанд мөн 4 аймгийн тэмээчдийн тором 8 км дурлалцснаас Говьалтай аймгийн Шарга сумын тэмээчин 50-ны хар тором төрүүлж, мөн Говьалтай аймгийн Чандман сумын тэмээчин Гүнжгийн улаан, Говьалтай аймгийн 9 булаг сумын Чимбатын тэмээгээ өсгөх тал дээр манай сумынхан бол манай нутгийнхан бол үнэхээр итгэвтэй болцгоо. Тэмээний ноосны үн цэнийг өсгөх, ноосны чанарыг илүү наривчлан судлах зорилгоор нэгэн дэвшилтэд судалгаа гаргаж бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Тормны ноос нь ноолуураас дутгааргүй зөөлөн дулаахан чанарыг агуулж байдаг учраас энэ хэмжээний үн цэнтэй болохыг баталж байна. Мөн тэмээний баярын нэгэн ололт нь энэхүү ажил болж байна. Дэлхийд ховордсон 2 бүгд тэмээний ашиг шимийг нэмэгдүүлэх, гарч байгаа бүтээгдэхүүний үн цэнийг өсгөхөд анхаарал хандуулж байж бид тэмээгийн илүү олон болгож үржүүлэх боломжтой. Эхний ээлжинд ноосны чанарт анхаарал хандуулсан байна. Ангихтын Швейцарын хөгжлийн агентлагийн ногоон алт туслын хүрээнд тормны ноосыг самнах, бэлтгэх туршилтуудыг хийсний үр дүнд тэмээчдийн орлогыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэгчдийн зардлыг бууруулах боломж байгааг батлан харуулжээ. Тэмээний биеийн бүрхүүл өснүүд нь харьцангуй бага дайхралттай учраас ноосыг хөөсөрсөн үед нь хяргах бус, самнаж бэлтгэснээр ноосон дох нооллурын агуулмж нэмэгддэг байна. Тормны ноос бол тэр завсрын ус, калгас ус гэдэг энэ бүх одоо хэрэгцээгүй тэр дулаан атгалах чадвартай багтай тэр өснүүдийг ялгаж чад яг одоо тэр ноолурлаг чанарыг ялгаж авч байгаа тэр л хэсэг гэсэн. Тэгээ энэ хэсэг бол мэдээж бага одоо гарцсан бусад бүх их биенийхээ одоо тэр зогдор энэ төр гэсэн ялгаад авчихаа гарцсан бол жоохон бага шиг байна. Гэхдээ ноолураас ер нь л бараг ноолураас давж гарч байгаа да. Тэмээчид тормны носон зохих шаардлагын дагуу зөв чанартай бэлтгэж тухайн сумдах хоршоогоор дамжуулан үйлдвэрт нийлүүлэх, тормны носыг хяргах бус самнаж бэлтгэх талаарч тодорхой сургалтын ажлыг хийж байна. Их говийн тэмээний баярын бас нэгэн ололт нь энэхүү үйл ажиллагаа болж байгаа юм. Говьалтай аймгийн Дөхөм Тонгуулгын Хүрэн тэмээ, Баянхонгор аймгийн Ламын гэгэний улаан тэмээний тормны носыг бэлтгэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн хэрэглэгчдийн гар дээр хүргэж эхэлсэн. Тэмээний одоо таваардаг чанарыг нэмэгдүүлэх, ялангуяа сүүн бүтээгдэхүүн ноосны чанарыг нэмэгдүүлэхэд бол анхаарч манай сумын тэмээ өсгөн үржүүлж байгаа. Энэ бол нэг сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд хийсэн үржил сэлгэгч ажлын үр дүнд бий болсон ийм Дөхөм Тонгуулгын хаалт зөвлөлт хүрэн тэмээ эсгэж байгаа. За энэ ажлын хүрээнд ногоод төсөлтэй хамтраад бас энэ тормны ноосыг савнаж сүүлийн 2 жил туршиж энэ чиглэлээр бас одоо өртөшигсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх тал дээр их анхаарч ажиллаж байгаа. Нэг тором ноосны хил 800 2 хил шахам ийм тормны ноосор самс ноосорч байгаа. Өмнө нь бол өсөө ингээд хайшлаа. Тэмээний ноос ер нь одоо их зах зээл дээр хүн одоо сүүлийн үед хүн буурсан шүү тэмээний ноос ч. Тэгээд жинхэнэ одоо тормны ноосыг самснаар жинхэнэ ориг одоо жинхэнэ одоо микрон өндөртэй ийм ноолор гарч байгаа. Энэ нь одоо малчтай амьдраад авахд үнэмжийн нэмэгдэж ашиглаж өгч байгаа юм л. Бараг л одоо Монгол улсыг дэлдийлсэн шинэлэг юм болсон л доо.
Их говийн тэмээний баярын үеэр шилдэг тэмээтэй ганган хосууд гоё чимэг лэн гайхуулж, тэмээчдийн буухай уралдаж, тэмээтэй холбоотой дуу шүлэг, ардын уралдааны тэмцээнд тийм зөвлөгөөнүүдийг бол хийдэг боллоо. За энэ дээр бол олон чухал санаанууд бол гарч ирж байна. За ерөнхийдөө бол тэмээн соёл, тэмээний үйлдвэр угсааг сайжруулах чиглэлд тодорхой ахиц дэвшил бол гарлаа. Манай Говьртай аймгийн Төкөн Тунгалгын хүрэн тэмээг бол хосогдортой тэмээг бол үйлдвэр болгож энэ жил ингэж баталсан нь бол манай зөвхөн шинжлэх ухаанд бол тодорхой байр суурь эзэлж явдаг. Бүр барагчаа докторийн манай өвгөө хөдөлмөрийн үр дүн манай тэмээчдийг бол урамшуулсан энэ томоохон урамшуул боллоо. Их говийн тэмээний баярын үеэр хийгдсэн хамгийн том ажил бол баруун аймагуудын тэмээчдийн анх дугаар зөвлөгөөн байсан юм. Дэлхийд ховордсон хоёр бүгд тэмээн сүргийг өсгөж, шилмэл үйлдвэр угсааг бий болгох чиглэлээр сүүлийн үед олон ажил хийж байгаа. Энд Говьтай, Ховд, Баянхонгор, Өмнөг аймгийн тэмээчид хүрэлцэн ирж олон асуудлын эргэн тойронд ярилцлаа. Өнөөдөр ямааг нооллорыг авах чиглэлээр, өхрийг махны чиглэлээр өсгөн үржүүлэх нь ихэ. Гэтэл тэмээн сүргийн тодолгой нэг хэсэг багасаад ирсэн асуудал гарч байсан. Харин сүүлийн үед энэ чиглэлээр салбарын яамд төрийн түшээд аймаг орон нутгийн дэмжлэгээр тэмээний тодолгой нэмэгдэж байгаа мэдээ байна. Тэмээг унлаг эдлэгэнд ашиглахын зэрэгцээ мах, ноос, сүү, арь ширээр нь ахуйн бусад бүхий л хэрэгцээг хангаж ирсэн туршлага бидэнд байдаг учраас энэ чиглэлдэж анхаарч ажиллах хэрэгтэй гэж тэмээчид ярьж байсан юм. Тэмээн бусад малыг бодоход жил бүр төлөвлөдөггүй. Жил өнжин төлөө өгдөг учраас өсөх тодорхой хугацаа шаардаж байдаг. Тэмээний бүрэн ашгийг тэмээчид өнөөдөр авч чадахгүй байна. Тэмээг бараг 14 сар сааж ашиг шимийг нь хүртэх боломжтой. Ингэний хоромг нь хүний биед асар их шим тижээлтэйгээд эерэг талыг нь яривал олон зүйлийг хэлнэ. Ямаач гэдэг юм уу хоньны одоо юм үйлдвэр угсаа ярьжсэн бол энэ удаа тэмээний үйлдвэр угсаа ярьж байгаа бол хамгийн том онцлогтой юм л да. Тийм ээ. Эндсэндээ энэ чинь би хөдөө аж ахуйн дээд сургуульд өгсөж ирээд 1977 оноос өнөөдөр хүртэл 40 жилийн хугацаанд зөвхөн энэ Төкөн Тунгалгийн хүрэн тэмээг яаж өрсөлдөлийн шилмэл тэмээ болгох вэ? Ноосоо ашиг шимээний яаж нэмэгдүүлэх вэ? Зүснөөд яаж чиглэлүүлэх вэ? Вэвлдрын яаж томруулах вэ гэсэн эндсэндээ 40 жилийн ууггүй хөдөлмөрийн өргөнд энэ тэмээ бий болсон юм аа. Өөрөөр хэлбэл энэ тэмээд шинжлэх ухааны үндэстэй эрдэнэ шинжилгээний үйлдвэрлэлийн ажлыг анх удаа энэ тэмээн дээр бий дааж явуулсан. Энэ үндсэн дээр эрдэнэ шинжилгээний судалгааныхаа үндсэн дээр үндэслээд үржил селекц ажлыг ямар төвшөнд алийг яадсах уу гэдэг асуудлаа чиглүүлж явсан учраас өнөөдөр ийм бий даасан үйлдвэрийн тэмээ Монгол анхудаа батлагдаад байгаа юм аа. Тунгалгийн хүрэн тэмээ маань бусад тэмээнээс юугаар онцлогтой байх вэ? Ноосны гарч гэдэг юм уу? За сүүлийн гэдэг юм. Энэ дээр бол бас онцлог байгаа юм байна. За өнөөдөр бол үндсэндээ Төкөн Тунгалгийн тэмээ Монголд өржүүлж байгаа тэмээний хамгийн сор зүрэг болж чадж байгаа. Яагаад гэвэл бие болтер араач одоо хамгийн Монгол хамгийн том гэж үзэж байгаа галмын говийн тэмээтэй ойролцоо. Хааны